За өнгөрсөн 6 өдрийн туршид зүүн бүсийн 8 сүмийн ахан дүүс нар маань онлайнаар залбирлын 7 хоногт нэгдэж бид бүхэн өглөө эртлэн босож бурханд тусгаачлан цаг гаргаж байгаа. Тэгээд энэ цуглаанд бас оролцож байгаа итгэл нэгтэй ахан дүүс нартаа сүмийн гишүүдтэй бас гүн талархал илэрхийлье. За тэгээд бүгдээрээ мэдж байгаа энэ залбирлын 7 хоногийн маань үндсэн урай маань бол түүний хайр инрэл мөнхийн химаа гэдэг сэдвээр бид бүхэн бурхан талархлуудыг өргөж байгаа. Тийм учраас та бүхнийг энэхүү залбирлын өдрүүдэд мэдээж бидний амьдрал зовлон бэрхшээл байгаа. Гэхдээ зовлон бэрхшээлээ эзэн тоочхоос илүүтэйгээр амьдралдаа байгаа талархал, эзэнд өргөх магтаал, эзэнд өргөх сайн сайхан, түүний сайн сайхныг гэрчилсэн ийм залбирал, ийм талархлуудыг бас биднэрүү илгээж энэ лайвыг үзэж байгаа хүмүүс бас эзэнд талархах, эзнийг алдаршуулах юм боломжийг өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд хэрвээ та бүхэн анзаарсан бол бид бүхэн эхлэл сүмээсээ эхлэн энэ залбирлын 8 өдрийн туршид зүүн бүсийнхаа 8 сүмээр өглөө болгон очиж тэнд цуглаан зохион байгуулж байгаа. За өнөөдөр бид бүхэн цайз сүм дээрээ хүрэлцэн ирсэн байна. Эзэн бол миний цайз эзнэр. Тэгээд яагаад ч юм бэ бид нар дуулал номын 136 дугаар бүлгийн энэ ишлэлүүдийг 8 огтолж, 8 хэрчиж хувааж авсан л да. Тэгээд яг утга агуулгаар нь тааруулж хувааж авсан уу сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан 8 номлол болгоно гэдээ 8 хуваалсан. За өнөөдрийн надад ноогдсон ишлэл бол дуулалын 136-гийн 23, 24 дүр ишлэл байгаад энэ үгийг хамтдаа бүгдээрээ бас гаргаж уншия. Тэгээд надтай хамтдаа залбирал үлдэхгүй гэж хүсэж байна. Мөнхийн эцэг минь энэ сайхан өглөө бидэнд амьдралыг хайрлж хорвоогийн нарыг дахин нэг харах завшааныг бидэнд өгсөнд баярлалаа. Энэ цаг мөчийг та төлөвлөж зөвшөөрсөн талархъя. Таны ариун өргөөнд бид ирээд танд хүндэтгэлийг өргөж байна. Эзэн минь сүм цуглаандаа оролцож ирж чадахгүй байгаа хүмүүс бидний энэхүү лайвыг үзээд сүмдээ очисон мэт тэр онцгой ивэлийг бидний энэ таны ариун газраас зуучлан гуйж байгаа залбирал нэг бүрээр дамжуулан тэр хүмүүсийн амьдрал дээр ивэл ерөөл болон буухалтгай. Израилийн ард түмэн Иерусалимийн зүг рүү хандан залбирдаг байсан шиг бид ч гэсэн их эзэн тань руу хандан таны өргөнөөс залбирч байна. Эзэн минь та биднийг сонсож та бидэнтэй хамт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн энэ үгийн цагийг та онцгойлон ивэж хамгаалж өгөөч. Эзэн Есүсийн ариун нэрээр залбирanгуйлаа. Амен. За дуулалын 136-гийн 23, 24 дэх ишлэл. Тэгээд энэ ишлэлийг би уншаад тэгээд цайз сүмдэр үгийг хуваалцах болсонд их талархсан. Яагаад гэвэл энэ сүмийн нэр утгатай их хамааралтай гоё санагдсан. За бүгдээ ишлэлээ уншия. Дорд байхад маань биднийг дурсан сансан түүн талархагтун. Учир нь түүний хайр инрэл мөнхийнх. Биднийг өстнүүдээс маань аварсан түүн талархагтун. Учир нь түүний хайр инрэл мөнхийнх юм гэсэн ба. Тэгэхээр өмнөх өдрүүдийн номлол дээр хэлсэн учраас дахиж давтаад явах уу? Энэ өдрүүдэд бид бүхэн дуулал 136-аар дамжуулан Бурхны хайр инрэл мөнхийнх үрдий химаа гэдгийг дурсан санаж эзний хайр инрэл рүү анхаарлаа хандуулж байгаа ийм өдрүүд баг. Тэгэхээр өнөөдрийн эзний хайр инрэлийг алдаршуулах шалтгаан бол маш тодорхой хэлсэн. Дорд байхад минь биднийг дурсан сандаг эзэнтэй юм а бид. Өстөн дайснуудаас минь биднийг авардаг ийм эзэнтэй юм. Тийм учраас тэр эзэнд магтаал хүндэтгэл нь заавал орчих ёстой гэдгийг Давид хаан дуулсан баг. Тэгэхээр бид бүхэн дуулал номыг уншихдаа бас Давид хааны амьдралыг, Давид хааны эзэн дуулахдаа түүний амьдралд, түүний эргэн тойронд ямар үйл явдал, ямар зүйл түүнд тохиолдсон болоод эдгээр залбирлуудыг, дуулалуудыг дуулсан бэ гэдгийг бид нар бас анзаарч үзэх хэрэгтэй юм шиг байна. Давидын амьдрал бидний мэдхээр Голиаттай тулдсан агуу ялалт тэрхүү бурхнаар сонгогдсон бяцхан хүүгийн амьдралаар бид төсөөлдөг боловч түүний Израилийн хаанчилсан 40 жилийн хугацаанд түүний бурхны дуудлага, бурхны тушаалын өмнө гин буруутай үйлдэж эзний өмнө буруутгагдсан буруугийн мэдрэмжин дотор алхсан тэр өдрүүдийг бид хүн дурсан санах юм бол
Голиатаас илүү том дайсантай Давид амьдралдаа очирч тулалдаж байсан харагддаг. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд нийтдээ Библийн 12 орчуулга дээр яг энэ ишлэлийг ямар утгаар гаргаж ирсэн бэ гэдгийг маш товчхон та бүхэнтэй хуваалцах. Тэгээд цаг маш богино байгаа учраас би энэ орчуулгуудыг бол хэлж амжихгүй. Гэхдээ бидний сайн мэддэг орчуулгуудаас дурдах юм бол American Standard Bible гэдэг Библи байдаг. Мөн Good News Bible. За тэгээд New International, King James, за Message Bible гэдэг маш олон Библийн олон орчуулгууд байгаа. Энэ олон орчуулгууд дээр энэ дуулалын 136-гийн 23 24-ийг ямар утгаар гаргаж ирсэн байдгийг харъя. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ дорд байхад минь биднийг дурсан сансан гэж хэлж байгаа. Энэ дорд байх гэдэг үгийг миний Библиэлд бол дорд байхад гэдэг үгээр илэрхийлсэн. Харин Библийн олон орчуулгуудаас ингээ харах юм бол энд ямар утгуудыг агуулдаг гэхээр зовлон зүдгүүрт байхад минь, доромжлолт байхад минь, ичгүүрт байхад минь, яллагдж байхад минь, асуудалд орох үед, бүх зүйл муугаар хэрэгсэн хэцүү үед гэсэн энэ олон орчуулгуудыг, энэ олон утгуудыг агуулдаг. Тэгэхээр саяны үгнүүд бол итгэлийн амьдралд Бурхантай алхаад явхад бидний амьдралд өдөр болгон тохиолддог маш олон сорилтууд, маш олон бэрхшээлүүдийг илэрхийлсэн үг. Амьдралдаа зовлон зүдгүүр амсаж үзээгүй юм гэж байхгүй. Зовлон зүдгүүрт байхад нь гэдэг орчуулга магадгүй энэ орчуулгаар уншихад өөрийнхөө амьдралдаа хамгийн их зовлон зүдгүүр амсаж байна гэж бодож байгаа хүний үед маш ойрхон тусах. Доромжлолт байхад нь гэсэн. Хин нэгэн өөрийгөө доромжлолт дунд хин нэгнээр гүтгүүлж, доромжлуулж, гадуурхагдж байгаа тэр үедээ энэ ишлэлийг уншихад Бурхан түүнийг үргэлж санаж дурсаж байдаг юм а гэдэг нь хүний зүрх сэтгэлд маш ихээр ойрхон тусах. Ичгүүрт байхад нь гэж. Гим нүглийн тэр балчиг шаварт ичгүүр дунд, шившиг дунд байхад хүртэл Бурхан биднийг сандаг гэсэн. Биднийг асуудалд орох үед Бурхан биднийг санаж байдаг. Бүх зүйл муугаар иргэсэн ч гэсэн гэж. Бүх зүйл муугаар иргэсэн. Таны А, Б, В, Г бүх төлөвлөгөө бүгд бүтлгүүтэж бүх зүйл муугаар иргэж орчлон хорвоо оронгоор иргэж байгаа мэт ийм мэдрэмжийг та авсан ч гэсэн Бурхан таныг дурсаж санаж идэм аа гэж хэлсэн баг. Хэцүү үед байхад хизээч давж гарахгүй, үүрж гарахгүй, хизээч ард нь гарч чадахгүй мэт. Маш том ангал, маш том ханны өмнө ирээ зогссон хаашаа явахаа мэдэхгүй. Монголчуудын хэлээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон. Ийм үед ч гэсэн Бурхан биднийг дурсаж санаж байт юм а гэдэг илэрхийлсэн байна. Тэгэхээр Бурхан биднийг сандаг гэдэг энэ үг бол Библийн олон түүхэн дээр гарч ирдэг. Тэгээд би өнгөрсөн саруудын хугацаанд Новагийн үерийн талаар маш их Библи судал хийж исэн. Тэгээд тэр үед нэг ишлэл маш их надад их онцгой санагдсан. Тэр нь Эхлэл номын 8 дугаар бүлгийн 1-р ишлэл байсан. Энд ямар үг гарсан бэ гэхээр Бурхан Нова болон түүнтэй хамт хөвгч авдарт байсан бүх аратан амьтан хийгээд мал адгуусыг санав гэдэг үг гарч ирж байгаа. Энэ ямар үед гарсан ишлэл вэ гэхээр үер ахидинэ бууцсан. Тэгээ Нова болон түүнтэй хамт гэр бүл нь хамтдаа хөвгч авдарт орцсон. Мал адгуустайгаа бүгдээрээ муу мухай зүйл бүгдээрээ ингээд урсаж үгүй болсон. Харин ерөөсөө эргэн тойрон нүл ус гიშгэх хуурай газар байхгүй, юу ч байхгүй, цэлийсэн усан дунд хөвгч авдар хөвх үед тэр үед Бурхан Новаг болон тэнд байсан аратан амьтдыг санав гэдэг ишлэл Библиэр харж байгаа. Яг л бид ч гэсэн хөлгүү далаа дунд ингээд ямар ч залуургүй, ямар ч салхихгүй, ямар ч чиглэлгүй зүгээр нэг салан дээр идэх хоолгүй ч юм өмсөх хувцгүй хөвж байгаа мэт ийм мэдрэмж заримдаа бидний амьдралд төрдөг. Хаашаа явахаа мэдэхгүй. Хаана эрг, хаана хуурай газар байгааг нь мэдэхгүй. Хөвж явдаг. Тэгэд бидэнд ямар итгэл найдвар байдаг вөхөр нэг л өдөр Бурхан биднийг хуурай газартаа залгуулна да. Нэг л өдөр бид эрг дээр гарч ам аврагдан да гэсэн ийм итгэл найдвартайгаар энэ амьдралд хөвж идэг. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Тийм үед ч гэсэн Бурхан биднийг дурсаж санаж байд юм а гэдгийг бид нар мартаж болохгүй. Хэрэв бид хүн Египтээс гарсан номыг дэлгээд унших юм бол Египтээс гарсан номон дээр Бурхан Мойсег дуудахдаа маш гайхалтай ишлэлийг хэлсэн. Египтээс гарсан 3 дугаар бүлэг дээр хэлэхдээ Египтээс гарсны 3-ын 7 дугаар ишлэлээр
Эзэн Египтэд байгаа өөрийн ард түмний зовлонг би сайдар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашгирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн, би тэднийг сансан гэж. Бурхан Израилийн ард түмэнд доромжлол дунд, зовлон дунд байхад нь тэд хашгираад, тийм үү? Үнэхээр зовлон бэрхшээл дундаа яахаа мэдэхгүй. Ингээд үр удам даяараа, тий? Үр хоочороо боолчлогцоор байх юм уу гэд эзэн рүү хашгираад, эзэн рүү дуудах үед Бурхан тэднийг сонсож, Бурхан тэднийг санаж доошо бууж ирсэн баг. Тэгэхээр Бурханы хийсэн үйлдэл нь юу юм бэхээр Мойсег дуудсан. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бидний амьдралд Бурхан биднийг хизээч мартдаггүй гэдгийг одоо бид үргэлж санах хэрэгтэй. За дараагийн утга нь болохоор Бурхан биднийг Дуулал 136-гийн 24-р ишлэл дээр нь хэлснээр энэ дэр өстнүүдээс маань гэж хэлж байгаа. Өстнүүдээс маань. За нөгөө 12 Библийн орчуулган дээр маань энэ өстөн гэдэг утгыг бол 3 ерөнхий одоо төлөөлөлт хэлсэн байгаа. Хамгийн ихнийх нь бол дарангуйлагч нар гэдэг. Дарангуйлагчд. Өнөөдөр ч гэсэн бид одоо нийгмийн байр байдал, улс төрийн нөхцөл байдал энэ бүгдийг харахад бид яг магадгүй та бодож байгаа. Энэ Монгол орн маань яагаа вэ? Юу болоо вэ? Арчил тий хүний эрх хэрэгчлөө гэж байна уу? Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цуглах, шашин шүтэх тий өөрийн гэсэн үзэл бодлоо бусдад илэрхийлэх ийм эрх чөлөө байна уугүй юу гэж бид нар бодож байгаа. Цар тахлын үед энэ 20 цэрийн өдрүүдэд бид нар сүм цуглаандаа ч гэсэн цуглаж болохгүй. Хүснээрээ цуглаандаа сүмдээ очиж мөргөл залбирлаа үйлдэж чадахгүй ийм үед ирж байгаа. Гэтэл бусад шашныхан, бусад сүмийнхэн, гандангийнхан бол тэнд ёслол одоо цуглаан, утлаг, уугуулга, ном хур тий бүхсүүлээ засал бүхсүүлээ хийгээд болоод байгаа нь харагдаад байгаа. Гэтэл яагаад бид болохгүй байгаа юм бол бидэнд ийм асуулт ирдэг. Тэгэхээр Библиэлд гэсэн хэлэхдээ биднийг өстнүүдээс нь буюу дарангуйлагчдаас таны эрх хэрэгчлөөг, таны үгээ хэлэх, үзэл бодлоо эрхлэх тэр эрх чөлөөг хааж, боож, хяхаж байгаа тэр хүмүүсээс эзэн таныг санах үед авардимаа гэдэг санааг хэлсэн баг. Хоёр дахь нь болохоор үзэн ядагчд. Бидний амьдралд үзэн ядагчгүй амьдрал гэдэг бол их хэцүү юм шүү. Иесус ч гэсэн үзэн ядагчтай байсан. Иесусыг хүмүүс үзэн ядаа тэр үзэн ядалт нь эцэстээ хүрсэн учраас энэ хүнийг алъя гэдэг ийм шийдэлд хүрсэн. Энэ хүнийг л алъя. Өөр одоо сонголт байхгүй юм. Тэгэхээр бид ч гэсэн амьдралдаа заримдаа дүүрэн үзэн ядагчдын дунд хүрээлэгдсэн байгаа мэт ийм мэдрэмжийг амьдралаас авдаг. Тэгэхээр үзэн ядагчдын дунд хүрээлэгдсэн ч гэсэн эзэн таныг аврах болно гэсэн. Гурав дахь утга санаа нь гიშгчих хөлний дунд гэсэн байна. Энэ утга санаа нь их надад гоё санагдсан. Утга санаа нь их дөхөм санагдсан. Гიშгчих хөл. Утгын илүү дэлгэрэнгүй тайлбарлах юм бол таны эргэн тойронд байгаа хүн таныг хайр найргуугаар гიშгчих мэт. Таны нэр төрийг, таны хийсэн үйлдэл амжилтыг, таны алдар нэрийг, таны босгосон тэр түүхийг гიშгчих мэт. Хайр найргуугаар орж ирэх ийм хүрээлэл дунд та байгаа мэт. Хүн чон дунд байгаа мэт. Ийм одоо мэдрэмжийг бид авдаг. Тэгэхээр өстнүүдээс минь дарангуйлагчдаас минь тэр гიშгчих хөлн дундаас биднийг аврах эзэн бол мөнхийн эзэн Иесус юм а гэдэг. Энэ утга бол их гайхалтай. Тэгээ бүгдээ төгсгөлд нэг ишлэлийг хамтдаа уншийе. Дуулал номын 102 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл байгаа. Дуулалын 102-ын 17 дугаар ишлэл. За энд ингэсэн байна. Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч тэдний залбирлыг жигшдэггүй гэж хэлсэн. Энэ бол их чухал утга л да. Дуулалын 136-гийн 23-24-ийг унших юм бол итгэгч хүн дорд байгаа мэт мэдрэмжийг одоо харуулж байгаа. Дорд байсан дүүрэн өстөн дайсуудынхаа дунд хинч биш хэврэг тийм үү? Одоо өчүүхэн өт хорхоо мэт байгаа юм байдал. Өнөөдрийн бидний амьдарч байгаа энэ нийгэмд хүмүүс зан чанарыг үл тоон харин хүч чадлын хойноос хөөдөг ийм үед бид амьдарч байгаа. Зан чанарыг бол хоош нь тавьчихсан. Хүч чадалтай байх хэрэгтэй. Та бүхэн улс төрийг хараарай. Та нийгмийн байдал, эдийн засаг, бизнесийг хараарай. Сүм дотор ч гэсэн хүч чадалтай байх ёстой. Зан чанар нь чухал биш. Хин нэгэн хүч чадалтай байвал энэ хүн чадвартай, энэ хүн одоо мундаг, энэ хүн итгэлтэй мэт харагддаг юм болсон. Гэтэл яг үндэ итгэж хүмүүс юу хөөх ёстой гэхээр хүч чадлыг биш, харин зан чанарыг тэргүүн тавих ёстой.
Давид хааныг хэрвээ Саул хаантай харьцуулах юм бол Давидын хувьд Давид үнэхээр даруй, үнэхээр сул дорой мэд нэгэн байсан. Саул хааныг харах юм бол бие хаан үлэмж сайхан, гоо үзэсгэлэнтэй, өндөр нуруутай, хүчрхэг дуу хоолойтой, эрх мэдэлтэй бардам нэгэн байсан. Саулыг гаднаас харах юм бол үнэхээр хүч чадалтай, үнэхээр л хаан байхад зохистой нэгэн байсан. Гэтэ Саулын гол дутагдал нь Саул ягаад хаан суудлаас болсон бэхээр Саул зан чанарыг хөөгөөгүй. Зан чанарыг мөшгөөгүй. Зан чанарыг эрэлхийлж нэг тавиагүй. Хүч чадлыг. Харин Давидын хувьд ондоо байсан. Давид эзэн бол миний хончин. Надад дутах зүйл гэж үг. Би эзнээс хизээж холдохгүй. Ариун сүнсээ надаас бүү аваач. Авралын баяр хөөрэ надад үргэлж байлгаач гэв. Давидын хувьд хүч чадлыг нэгд биш. Харин зан чанарыг энэ тэргуунд тавьдаг байсан юм байна. Магадгүй та дуулал номын 136-гийн 23-24-ийг уншаад итгэвч хүмүүс үргэлж дорд байх ёстой юм уу? Итгэвч хүмүүс үргэлж өстөн дайснуудтай дарлагдаж явах ёстой юм уу гэж та бодож болох юм. Тийм ээ, би тань тийм гэж хэл. Та дорд байгаа нь та хүч чадалтай биш ээ гэсэн үг. Та дорд байгаа нь та эзнийг эрэлхийлсэн, эзэнд дуулууртай, эзэнд таалагддаг зан чанарыг эрэлхийлж байгаа учраас та бусад дорд мэт харагдаж байна. Бурхан Новаг сонгохдоо Нова эзний бэлмийг тааллыг олж яа гэж хэлсэн. Бурхан Мойсег сонгохдоо тэр газар дэлхий дээр хамгийн даруй хүн гэж хэлсэн байсан. Бурхан Давидыг сонгохдоо түүний бие хаа хүч чадлыг хараагүй. Харин түүнд Бурханыг хайрлах хайр, зан чанар байгааг харсан. Тийм учраас хамтдаа бүгдээрээ 1-р Коринтын 14:1-ийг дээр хэлсэн дагуу хайрыг мөшгцгөөе. Хүч чадлыг биш, зан чанарыг мөшгцгөөе. Эзэн бидний жинхэнэ хүч, эзэн бидний жинхэнэ авралын цайз бидний бамбай болох юм аа. Эзэн алдарч болтугай хамтдаа богинохон залбирал хийцгээе. Агуу эзэн бурхан минь, биднийг дайснуудын минь дунд, дарангуулагчдын дунд, гიშгч хөлний дунд гიშгүүсээр доромжлуулсаар дорд болгоцсоор байхад минь биднийг дурсан сандагт баярлалаа. Хэн нэгэн биднийг дурсан санахгүй гэж болно. Гэхдээ яг үүндээ биднийг дурсан сандаг нь эзэн та билээ. Яагаад гэвэл эзэн та бидний хүч чадлыг хараагүй. Та бидний зан чанарыг хардаг. Яагаад гэвэл та бидний гаднах байдлыг хардаг. Харин дотоод зүр сэтгэлийг хардаг. Хүмүүсийн нүдэнд бид доромжлогдож, гадуурхагдж, гიშгчиж, хүч чадалгүй мэт харагдах боловч харин эзэн таны дотор үнэхээр хүчрхэг зан чанарын тэр хүсэмжилсэн тэмүүс нэгэн болж танд харагдахад та биднийг өөрчилж, шинчилж өгөрөө. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.